Өргөн дэлгэр монголорон өглөөний нараа тосом шээж ангөрөөс жигүүртэн шувуу уул усан даан жаргаж хүн ардан аз жаргалтай байна. Бүргэдийн жигүүр сүлдэм алтай хангайн ноён сүрлэг болос сүндрэлсэн агаар ус хоёр нь цэнгэг тунгалагаараа алдартай өрнөн дээшлэх өн ирээдүйн бадтай харсан уужин монгол орныг уртын сайхан дуу гэлтэй. Ийм л сайхан их орны эрхчлөө дарда түмэн нь ирээдүйн оюун ухаан ариун хөдөлмөрөөрөн завцлоож байна. Монголын ард түмний тэмцэл ялалтын мэрэгэн залуурч Монгол ардын хувьсгалт нам их хурлаараа улс орныхон эдийн засаг нийгмийн хөгжил цэцгэлэлтийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэг юм. Дэлхийн бөмбөрцгийн амгалан тайвны төлөө тууштай бодлого явуулан олон улсын улс төрийн урамсгалыг бодтойгоор гарч улс орныхон аюулгүй байдлыг баталгаатай хангахын тулд манай нам яруу алдарт армийнхан хүчин чадлыг улам бэхжүүлэх талаар үргэлж санаа тавьж байдаг юм. Их орны хонгийн хамгаалны хамгаалах эрхэм сайхан үйлсэд зүтгэхэн иргэн бүрийн ариун үүрэг эрх хүн бүрийн азхийн мөрийн алба байдаг. Их орны маань үнцэг улам бүрээс залуус цэргийн албанд мордож аав ээж ахан дүүс нь өөдрөг явахын үлзийтэй сайхан ирүүл тавин айрыг сүүний дээж бэрэн үддэг сайхан заншилтай. Ингэж аав ээжийн хүү эрийн цэнд хүрч их орноо манахаар цэргийн албанд мордон хөлгийн дөрөө баяртай гიშгэж хүслийн жолоо алсад зална. Цэргийн хуарангийн өглөө. Бүрийн дуунаар дайчин ирэс жагсан өглөөний дасгал хийж цэргийн албаны шинэ өдөр эхэлнэ. Их орнон хамгаалагч эр зэрэг, эрүүл чирэг, эренгийн зэрэгтэй байх ёстой. Өчигдөрхөн малчин, ажилчин, оюутан сурагч байсан залуу эрэс зэрэг татагдан ирээд армийн жигсаалын Батбихийг нэмд мөрө зэрэгцсэн цэргийн ирээдмийн цагаан тулгай болсон жигсаалын бэлтгэлд суралцаж эхэлнэ. Цэргийн алба жигсаалаас эхэлдэг гэж хэлж болно.
шин цэрэгэ дайчны хөтэйгээ жигсаалд хөлөөн олвол цэргийн албанд хөлөөн олж байгаантай. Дэмчиг учраас цэргийн хүний бие биелдэр сэтгэл оюуны өвөрмөц нэгэн бэлтгэл болсон жигсаалд цэрэг бүхэн хичээнгүйлэн сурдаг байна. Аримын сүрж явхлангийн яруу сайхан илрэл болсон яралзах жагсаал дэгний юуга жигдрүүлэн алхалахад дайчин ирсийн золбоо хиймэрийн дөл бадарч халуун сэтгэлийн дайчин нөхөрлөл батждаг. Ард түмэн маань эрхэм дээд зочнон хүндэтгэн ухтахтан цэргийн хүндэт харуулж агсан ховсголынхан оюн баярыг цэргийн парад жагсаалаар ёслон тэмдэглэдэг нь учиртай. Ингээд бодохоор цэргийн жагсаал гэж ямар их эрхэм эрдэм болох нь тодорхой. Халуун их оронж сэтгэл хатан болду зөргөрөн аримынхан ялалтын түүх шастрыг дархлалдсан баатарлаг үйлс Ахмад үеийн дайч маань залуу дайчдад үлгэр дуурааллын их сургууль болдгийг. Наримдах Монгол ард улсын иргэн бүр зэвсэгт хүчний жигсаалд орохдон сонор сэрэмж сахилгават эрэг зэрэгтэй дайчин байж цэргийн эрдэмт хичээнгүйлэн суралцаж социалист өмч зэвсэг техникийн үдний цэцгиймэд хайрлан хамгаалж их хорон ард түмэн Монгол зөвлөлтийн ах дүүгийн наримдалд шин үнэнч байж засгийн газрын даалгавраар их орнон хамгаалан дайсныг бүрэн ялахын тулд ам биеийн үл хайрлан тэмцхэн байлдааны улаан тугийнхан өмнө баяр баясгалантай батлан тангаргалдаг. Энийг тангарахтан үнэн чахмад дайчид маань 1921 онд хойсголын галуулан тугийг мандуулан ард түмэндээ аз жаргал авчирч 1939 1945 онд эзэрхэг дайсны эсрэг ялгуулсан их зөвлөлтийн ялан дийлэгч улаан аримын хамт баатарлан байлдаж алдар цугаан мандуулсан билээ. Мянга 921 онд хойсголын бамбарыг салдсан журамт эсрэг өвгөн партизан манай нам ардын төрийг үндэслэн байгуулагч Монголын ардын хойсголын гарамгай өдөрдөгч чин зэрэгт жанжинсэх ватран энэ өдөр эргэн дурсаж байна. Гариг ертөнцийн бүх шудраг хүндрэлтний их багш Ленин сургаалын дагуу Сүхбаатар улс орны хон цэцэглэн хөгжих гэрэлт замыг зааж бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэгээр зориглон хөдөлгөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдлыг түгэй болж цэнгэлийн мандайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зэрэг мэднэ гэж сургасан билээ. Энийгээрээсэлийг манай нам ардын засгийн газар Монголын ард түмэн гойволтгүй баримтлан зөвлөлт холбоот улстай бүгэн сор найрамдан төрөлх Монгол нутагтан социализмыг цогцлон байгуулж байна. Манай арим тэмцэл ялалтын зузаан түүх шаштартай 1939 он халахын гол. Тусгаар тогтносон Монгол улсад Японы милитаристууд халдан довтолж зардаагүй дайны галдурлсан эхлэхэд Монгол зөвлөлтийн цэрэг эрслэн босч их орны маань хамгаалан байлдаж эгнэгтэй марташгүй их гавья байгуулсан юм. Эний хэргийг Жанжинск Баатрын журмын нөхөр хорлогийн чойвсэн зөвлөлтийн цэргийн нэртэй Жанжин Георгий Константинович Жуков нар чадамгай өдөртөн зөвлөлт Монголын цэргийн ялалтаар төгссөн юм. Их Жанжинск Баатар Монголын ардын армийг шууд гардан байгуулж өдөртөн бэхжүүлж цэргийн эрдэм ухаанд шамдан боловсрохын чухлыг онцлон заасан.
манай аримын дайчид энэ сургаалыг эсчлэн биелүүлж цэргийн хэрэгтэй жинхэнэ ёсоор шамдан суралцж байдаг юм. Сүхбаатарын санаачлагаар байгуулсан цэргийн ерөнхий дээд сургууль их жинжинийхэн алдрыг эрхэмлэн хүндэлж өндөр дүргэж явна. 50 дахь удаагийнхан төгсөлтийг хийсэн энэ дээд сургууль зөвлөлтийн ард түмний ах トゥ угийн тусламжийг хүртээгүй тийм салбар манай оронд нэгч байхгүй. Энд манай ардын арим дэвш талбарын өндөр их эрдэм мэдлэгтэй, арим баялаг туршлагатай, нөхөрсөг сайхан сэтгэлтэй зөвлөлтийн цэргийн зөвлөх мэрэгжилтэн нар аримын байлдааны болон улс төрийн бэлтгэл сургалтыг боловсронгуй болгох, нэгдгэл ангуудын байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэх, дайчдад шин зэвсэг техникийг мастерын ёсоор эзэмшүүлэх, генерал офицеруудын оператив тактикийн бэлтгэлийг улам ахиулах үйл хэрэгт үнэл живаршгүй их тусламж үзүүлсээр ирсэн одоо ч үзүүлж байна. Манай дайчид зөвлөлтийн цэргийн мэрэгжилтэн нарыг багш гэж үнэн сэтгэлээсээ хүндэтгэн нэрлэдэг юм. Оюун ухаан бие бэлдрийн ихээхэн хүч зарцуулж байж ард түмнийхэн итгэл найдварыг бүрэн биелүүлэн их орноо зэвсэг бүрэн хамгаалах чадвартай цэрэг болдог. Цэрэг хүн цэргийн хэрэгтэй жинхэнэ ёсоор суралцах ёстой. Тайван цагт хөлс ахиу гаргавал дайны талбарт цус багаас гарна. Дайны үед тохиолдох аюул бэрхшээлийг хатан зөрөгтэй ухаалаг сэргэлэн даван туулах чадварыг цэргээр тайван цагт л олж авдаг. Үүний тулд манай дайчид цэргийн эрдэм ухаанд шамдан суралцаж баялаг урлагийг эзэмшихийн төлөө авьяас чадвараа дайчилж байна. Дээд дунд боловсролтой, улс төрийн өндөр ухамсартай залуус юм. Манай арим өнөө үед нарийн багж хэрэгслэр төхөөрөмжилсөн төрөл бүрийн танхим, лаборатори, тактик, буудлага, нислэг жолоодлагын болон тусгай төрлийн бусад полигон талбайгаар хангаглалаа. Энэ бүхэн нь дайчдыг улс төр, ёс суртахуун, сэтгэл зүй, бие бэлтрийн талаар сургам боловсруулах бололцоог дүүрэн хангаж байна. Цэргийн эрдэмд шамдан их орнон хамгаалах онцгой нэгэн мэрэгжлийг эзэмших цэргийн албаны жирийн өдрүүд ингэж ил өрнөдөв. Төрөл бүрийн цэргийн актив дээд сургууль төгсгсөн олон офицер жил бүр аримын боловсон хүчний энийг сэлбэн өргөдгөж байдаг юм. Аримын командлал тэднийг онцгой халамжлан ажил хэрэгтэй төргөн өсгөхт нь байнга тусалж байдаг. Нам засгаас байнга авч байдаг арга хэмжээний үр дүнд дайчдын өсөн нэмэг зэрэг байгаа соёлын хэрэгцээтэй бүх зүйлээр манай арим хангагдажээ. Сургуулиас бууж ирээд клуб Сүхбаатарын тасалгаа номын самд орж анги салбарынхан дайчин замлыг сонирхон дуулж хөгжиндөж чөлөөт цагаа зугаа цэнгэлтэй өнгөрөөж хөгжил баясгалтай амрах сайхан.
Аримын дайчдын ахуй хангамжийг болон сайжруулах талаар нам засгаас байн анхааран харамжилж байна. Төрсөн өдрийнхэн баяраар хүндэтгэлийн ширээнд дүрэгдэн улс төрийн байгууллага албан нэгт нөхдийнхэн баяр хүргэсэн халуун дотн үгийг хүлээж авч байх бас сайхан. Цэргийн албаны 91 өдөр дуусаж хамгийн өндөр хүндэтгэлтэй өвөрмөц ёслол болсон оройн тоонд цэрэг эрс жигдрэн жигсдэг заншилтай. Нөхөр түрүүчд араад ороод бидэн жагсан араадын зүрх түрүүч Батбаяр бом бүгд найрамдах Монгол ард улсын баатар байдагч Цэндийн олзвэ. Бүгд найрамдах Монгол ард улсын баатар байдагч Цэндийн олзвэ. Их орны хориг чөлөө тусгаар довтнын төлөө байданд эрэлхийгээр амирсан. Их орныхон төлөө амбиен үл хайрлан тулдаж хойч үйдэн мартагдаж бийгээ явуулсан дайчтан цэрэг эрс жагсаалынхан ихэнд эрхэмлэн хүндэж явдаг юм. Ленин намын удирдлагын доор зөвлөлтийн ард түмэн агойхаг чаврын социалист хувьсгалын ололт зөвлөлт их орнон хамгаалах хүн төрлөختнийг фашизмын аимшигт боолчлоос аврахын төлөө 1418 хоног өдөржин шөнжин ирэлхийгээр байлдан ялж алдар цугаан дайн дэлхий зүрээ тулсан хос үгүйх гавья хэзээч гандан бууршгүй. Авгайлын орны дайны үед бүгд наримдах Монгол ард улс зөвлөлт холбоот улсын үнэн чухал боотон байлаа. Монголын ард түмэн ангийн их тахтуу зөвлөлтийн ард түмний ялалтыг төрөсгөхийн төлөө эд материал сэтгэл санааны талаар дэмжлэг үзүүлэхийг интернационал жирхэм үүргээ гэж үзэж чадах бүхнийг хийж байсан юм. Сайхан сэтгэлд Монгол хүмүүс сайн моройвлэгдэж хөрөнгө хөрөнгөлүүлэн хувьсгалт Монгол танкын цуваа Монгол ард нис онгоцны эскадрыг байгуулж фронт дэлгээсэн. Игжинжин сэхватрын нэрмжид хувьсгалт Монгол танкын хороо идүүгээ социалист нөхөр Лимананд бат найдвартай зогсож байна. Нөхөр Цэдэн Болтргүүтэй бүгд наримдах Монгол ард улсын нам засгийн төлөөлөгчид 1979 онд бүгд наримдах ардчилсан Германы улсын баярт оролцох үедэн ялалт гавьяаны ярвалдарт түүхтэй тус хорон айлчилсан. Зөвлөлтийн баатарлаг улаан арим авгайхи хорны дайныг ялалтаар төвсөн социалистийн хорнон авран хамгаалж фашизмыг ичинд нөгөсөн устгаад Европын улан орны ард түмнийг аюултай боолчлоос чөлөөлж дэлхийн 2 дугаар дайны сүүлчийн харгас голомт фашист Германы холбоотон тусгаар дэвтэнсэн Монгол улсын хизээний замлтад байсан милитарист Японы эсрэг чөлөөлөх ариун дайнд орсон билээ. Интернационал чүргэн биелүүлэн Монголын засгийн газар милитарист Японд дайн зардан Монгол ардын хувьсгалт зэрэг зөвлөлтийн ах дүү аримтай мөр зэрэгцэн байлдаж нийтийн дайсныг дарахад хувь нэмрэн оруулсан юм. Зэрэг дайны болон цагуур газар орны хүнд нэгцэл Монголын аримын нэгтгэл ангууд зөвлөлтийн аримын хамт богино хугацаанд урт замыг туулж дайсны хүчтэй эсэргүүцлийг нийцэн байлдааны үргээ нэр төртэй гүйцэтгсэн юм. Энэ дайны талбарт манай ах дүү аримын дайчны хүрдэд улам бэхжиж Монгол зөвлөлтийн дайчид байлдааны өндөр уран чадвар хатан зэргийг үзүүлэн олон мянган хүн ирэлхий гавьяа байгуулан ард түмний зүрх сэтгэл мөнхөрсөн билээ. Фашист Германтай хүч харсран авгайх ах чаврын оронд халдан дэлхийг хуваан эзэгнэхийг санаархаж байсан милитарист Японы эзэн хааны шигшмэл айрам гихч зөвлөлт Монголын зэрэгт бодцыг болон гутан шигтэйгээр бууж өгöd байгаа нь энэ. Чаврын ололтыг хамгаалан фашист Германтай зөвлөлтийн ард түмний хийсэн авгайх их орны дайны явцад тодорсон Жуков, Василевский, Рокоссовский, Конев, Малиновский нарын олон нэртэй жинжин Монголын ард түмний эрхчлөлийг хамгаалан мөнхийн гавьяа байгуулсны дотор зөвлөлт холбоот улсын дөрвөн удаагийн баатар, бүгд наримдах Монгол ард улсын баатар, зөвлөлт холбоот улсын маршал Георгий Константинович Жуковын жанжины гайхамшигт хавьяас чадвар
халахын голоос эхлэн тодорсон гэж хэлж болно. Халахын голын байлдаанд корпус командлан захирагч Жуков зөвлөлт Монголын цэргийг командлан манай хоронд халдан довтолсон милитарист Японы цэргийг богино хугацаанд бод зөрсөн юм. Тэм ч учраас ард олныхон хүндэтгэлийг илэрхийлэн манай нам засаг Георгий Константинович Жуковыг бүгд наримдах Монгол ард улсын баатрын алтан таван хошуугаар шагнасан юм. Манай хорон ард түмэн зэвсэгт хүчний өмнө Георгий Константинович Жуковын байгуулсан гавья үнэлж баршгүй юм. Монгол ардын хөсөлтмөнтэй хорооны 1-р нарийн бичгийн дарга бүгд наримдах Монгол ард улсын ардын их хурлын дэргүүлэгчдийн дарга Батлан хамгаалах зөвлөлийн дарга Армийн генерал нөхөр Юмжагийн Зэдэнбалд бүгд наримдах Монгол ард улсын ардын их хурлын дэргүүлэгчдийн зарилгаар бүгд наримдах Монгол ард улсын маршал солоолголоо. Манай намтрын удирдагч нөхөр Зэдэнбал 1939 оны халахын голын байлдааны үед фронтод байлдаж байсан цэргийг хэрэгцээ зүйлээр хангах фашист Германы эсрэг зөвлөлтийн ард түмний явуулсан авгай их орны дайны жилүүдэд маршал Чойвсон болон манай нам засгийн бусад удирдах хүмүүсийн хамт улс орныхон батлан хамгаалах хүч чадлыг зузаатгах Гитлерийн фашизмтай тэмцэхтэн зөвлөлтийн ард түмэн тус тристуудын эсрэг 1945 онд явуулсан чөлөөлөх дайнд нөхөр Зэдэнбал зөвлөлт Монголын нэрт жанжинуудын хамт идэвхтэй оролцож Монгол ардын хувьсгалт цэргийн байлдааны ажиллагааг шууд удирдах нам улс төрийн ажлыг гарамгай зохион байгуулан дайчдыг ялалтан зоригжуулсан билээ. Улс орныхон батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх Монгол зөвлөлтийн ард түмэн зэвсэгт хүчний наримдал дайчин хамтын ажиллагааг хөгжүүлэн батжуулах намтрын гадаад дотоодуудлагыг боловсруулан хэрэгжүүлэх үсэд байгуулсан гарамгай гавьяагийн үнэлэн энэхүү цэргийн дээд цол олгосон юм. Манай хорны хамгаалах тулалдааны галдунд түмэн баатар тодорч хос үеих гавьяан үеийн үед мөнхөрчээ. Бүгд наримдах Монгол ард улсын баатар ловсон доржийн гэлэг баатар бүгд наримдах Монгол ард улсын баатар ловсон цэрэнгийн аюуш бүгд наримдах Монгол ард улсын баатар багсрын жанчив зөвлөлт холбоот улсын баатар Михаил Павлович Яковлев зөвлөлт холбоот улс бүгд наримдах Монгол ард улсын баатар Иван Иванович Федюнинский зөвлөлт холбоот улсын баатар Иван Михайлович Ремизов зөвлөлт холбоот улсын хошой баатар бүгд наримдах Монгол ард улсын баатар Иса Александрович Плиев зөвлөлт холбоот улсын хошой баатар Георгий Иванович Грицевич зөвлөлт холбоот улсын хошой баатар Григорий Пантелеевич Кравченко бүгд наримдах Монгол ард улсын баатар Цэндийн Олзбай зөвлөлт холбоот улсын хошой баатар Яков Владимирович Смушкевич нарын зэрэг олон арпан баатарлаг хөвгүүдийн гэгэн дүр мөнхөрчээ. Эрхчлөө тусгаар тогтнолон хамгаалах тулалдаанд Монгол зөвлөлтийн ахмад дайчдын байгуулсан гавья хэзээч гандан бууршгүй бөгөөд хойч үе залуучуудыг оюун ухаан улс төрийн хувьд өсгөн байжуулж сурган хүмүүжүүлэх шавхагдашгүй их болог сайхан сургууль болдог. Намын хорон ард түмэндээ хязгааргүй үнэнч манай залуучууд
Arada tümüneyken koysuğulta dayıkçın olumculuğu erkimidin kunde tigich үлгір avын күмөжі жүген. Дайым байлданды Моңғол зөйлеттен дайчтың орайын сүлді болын елықтың далдың зіргі жолы жеусын байлданы ұлан тұғудың өміні яслым байч. Экорны хон керелтірейді, сән сәхіні түлі әмбейін қәрілік қой темцген таңғырғылқын социалисты Моңғолдың залу ерігін бүрен азызая алтыр нерін керек моң. Манай экорны аюды көбәйді қамғадық. Моңғолдың зевсет учынек бекчөйлік өсет күндете ғавия болсын зәулет қыл батулыс. Бүгін нәрімдік Моңғолар Дулсин Батыр, зәулеттен ескөчіне маршал судец, халық қолын еліктен дөчін желің өңе сұл дәркім күндес үшін орытсым. Қосқой ғавия қараң Моңғол хүмбірің сетігіл зүркіндімін күрсін домықты Батыр, Яковлевин хұшо. Батыр есігейкен хұшыр херин әмет сетігін бағыларығын Қамшықты дайни хүнөлік, қайлы жылсын дайчынықтың дұрсын, чинжилің өн байрасылдар отсын, манайнам син ұдырдықчыд. Ардын көпсіғылдың партизан, көпсіғылдың цілің ақмын зүттігілдің, зевсет учіне дайчыды, залучуд, пионер сұрықчыд. Мөн зәулі тұлба тұлса сұрығдың ресін тілеулікчыд, халқын қолың арионды байға зәулі тұмығылын дайчтин дұрсығылды цесі көргілден. Екорының майнасқым ғазырын түлеу, Эйврүгден курснихин атық шыроны түлі харин дайсин сумайгамярын хачмын курсын хагеген дұрсығылдегі тең бір төргін сұндырысын, герет көшөне өлімейд, әнделхин бұқ цицкей көріксін чыбағытымар. Мана әрімен дайчыд, Ялылтын күчіргіз зевсегі техник, нарин кіргісілігі зімшін, Экорни хомбудың социалисты нүкірілдің қатсыр тінгірін қаролд зақсы жүвен. Экорни хон цилинги тінгірек радиола катрин деліксенді төлтің харж, Мәрігім пөчінған хормыстыды сойч, Электрон техникер жолодыдың мана пөчінштен байлтаны өйле жылға хормархын жігітін. Параметр 0. Сөз номер 01. 940. Хобнай. Өндөр хурд 800. Параметр 0. Одын 43. Ойрын 28. Сөз номер 01. 940. Анкара сирсәгемедегі арағар сөйлемек. Деуцағын байылдан қасырдың тұрған. Сұртырға ұштағандыңда. Сөз номер 01. 940. Қолыңдан сөтчіс. Сөтчіс туан. Әнтен. Сөйле көрді сөз қатсарчысын сөз дайсыны. Сөз дайша. Анқарының бұлар. Арус. Әйден яғын үйтігін бұл жағында. Анқар ұйттығар. Арус. Әйден яғын үйтігін бұл жағында. Анқар құрыттығар. Арус. Тримындыр оқым сұртты, нарин чаңғы сәкілі қватықта өнеге манай дайчыд, барчын үйін көшіркігі танк, явғын сірген байлдани машин, қойықты түрік, дона спортын искоңғыц, зениттин почин, радиолокатор, холбонин нарин криксит, осы түрден көшіркігі зевсігі техникеге багин хуқсанды чатымға әдзімшеч. Түмінейхін амығылдың енкейгі соныр сұрғық сәкін қамғат жуын. Кечелин танкым, сұрғойден полигон талбайд, ялық ерім үрхін сұралсач, ялықтың зевсіге хір етімсінен дайчыд. Орты замайғы багын оғсан дайтын толч, өрігін отым ғазыр орында шорхай маневрдың байлдық чыдывырығы бұқтырдың церген әңгі салбыру дұрытысын тактигін херин сұрғойден явцад ол жабылан.
Дээрийн дадлага болон нэгтгэленгийн байлдааны бэлэн байдлыг ахиулах, дайчин бүртэд цэргийн хэргийн уран чадвар эзэмшүүлэх хамгийн шалгарсан арга мөн. Цагаагаар өдөр шөнийн ямар ч нөхцөлд хэрийн бэлтгэл сайн хийснээр Аримын дайчид байлдааны бэлэн байдлаа ямагт хангаж, байлдааны бүх төрлийг эзэмшин, тактикийн төрөл бүрийн арга туршлагыг хэрэглэн, дайсны халдлага оролдлогыг цаг тухайд няцаан бут зохиох чадвартай байдаг. Империализмын харгас хүч, инк тавин социализмын дайснууд зэвсэглэр уларын хөөцөлдөж, үе олноор хөнөөх шин төрлийн зэвсэг бий болгох үйлдвэрлэхийг мэрийч, зэрэг зэвсэг хангинуулан занал хийдэж байгаа өнөө үед, дайсны үе олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, түүний хор уршгийг арилгах арга чадварыг эзэмших нь онцгой чухал. Монгол ардын хөлсгалт нам, манай Аримын хөгжлийн бүх туршид цэргийн боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлэх талаар байнга анхаарч тууштай бодлого хэрэгжүүлж, ах トゥ угийн наримдалд зөвлөлт холбоот улс сэтгэл харамгүй тусалж ирсний үр дүнд цэргийн актив дээд сургууль төгсгсөн генерал офицероор манай Арим бүрэн хангагдж байна. Байлдааны зэвсэг техник болон нарийнсан боловсрч байгаа цэргийн хэрэгтэй чанарын өөрчлөлт гаргаж, байлдаан операцийг төлөвлөн удирдах аргыг үндсээр нь өөрчилсөн өнөөгийн нөхцөлд генерал офицеруудын марксист-ленинист боловсролын төвшин тактикийн сэтгэлгээг байнга ахиулж явах шаардлагатай. Хурдан хувирч өөрчлөгдөх цагийг өнөөгийн манай генерал офицерууд харгалзан оператив тактикийн бэлтгэлээ тасралтгүй дээшлүүлж, орчин үеийн байлдаанд цэргийг удирдах чадвараа улам ахиулж байдаг юм. Нам улс төрийн ажил хэрийн сургуулийн үед хизээнээс илүү эрчимтэй, дайчин шуурхай байж, давших өндөр ирмэлзэл, ялалтандан итгэх халуун үзэл санаагаар цэрэг бүрийг хүмүүжүүлэх ёстой. Хэрийн сургуулийн талбартаж манай дайчид олон улсын харилцаа, улс орныхон амьдралыг сонирхон ард түмэн тэгэн ямагт нэгэн агаараар амьсгалж байдаг. Сонны шин дугаар хориглолтын нуугч, аялын цуваа, давшилтын тэрвэн эгнэнд дорхнон хурч тарна. Орчин үеийн байлдаанд галын бүх төрлийн хэрэгслийн хүчийг ашиглан давуу хүчтэй дайсанд цохилт өгч, түүний давшилтыг зогсон, ихээхэн хохирол хүлээлгэн цаашид шааныг хийх гал маневрын асар их хүчин чадалтай болжээ. Холбооны нарийн техник хэрэгслийг чадамжтай ашиглахгүйгээр орчин үеийн дайнд цэргийг удирдах тухай санашгүй хэрэг. Аримын холбоочид нарийн багаж хэрэгслийг мастерын ёсоор эзэмшин, цагаагаар байлдааны ямар ч хүн дэврэх нөхцөл дэмдэгдэлгүй ажиллаж, цэргийг найдвартай холбоогоор хангаж байна. Их орнон хамгаалсан тулалдаанд их буучид мэрэгэн галаараа дайсанд хүчтэй цохилт өгч, хүндэтэй гавьяа байгуулсан дайчин түүхтэй. Манай Аримын их бууны анги салбарууд янз бүрийн зориулалт бүхий их буу дуран авай хэмжих нарийн багаж хэрэгслэр хангагдсан галын хүчин чадал нь асрыг өсчээ.
манай зориг чонхрууд бол ёстой л хурамстын загизгнин их орныхон цэлмэг тэнгэрт дөрөөжиж эрдэм чадвар эр зэрэг золбоо хиймэрин гэдэг хавыг үзүүлж чаддаг хүмүүс ээ. Арминис хүчин даймбайлданы бэрхсагт үүргээ нэр төртэй биелүүлэн эгнэнийсэн улсын баатар шагдарсрын дэмбэрэл нарын олон зэрэгт нэгтрүүлсэн юм. Хүчний хүчтэй цэгэлт их бууны мэрэгэн галын үр дүнг ашиглан мотобуучид, танкчид эрчимтэй атаканд ордог. Чухам энэ үед л манай дайчдын цэргийн эрдэм уран чадвар харагдаж ямар хүү төрүүлснэн ээж аав нь үзэж ямар хүнээр мануулснаа их борон маань харж байна.